Хүн уралттай нүрт тулах үед төсөөлхийн аргагүй өвдөлтийг мэдэрдэг. Гаднаа зүгээр харагдах гэж хичээн, эвлэрхийг хүсэхгүй, итгэж чадахгүй. Ямар нэг аргаар хайртай хүнээ зөвтгөхийг хичээн. In the Mood for Love кинонд энэ бүхнийг ямар ч хурц ширүүн үйл явдалгүй хэрнээ маш тодор харуулдаг. Киноны гол дүрийн хоёр гэр бүл яг зэрэг нүүж ирэх боловч хүшигний цаадах үйл явдал энээс ч өмнө эхэлсэн байдаг. Өдрийн ихэнх цагийг тэдний нэг нь нөхрөө, нэг нь эхнэрээ хүлээж өнгөрөх хатагтай Чан болон ноён Чоо бол хоёулаа боловсралтай соёлтой хүмүүс. Тэд бусдын нүдэнд юу ч болоогүй мэд харагдахыг хичээдэгч тэдний амьдрал маш ганцаардмал болсон байдаг. Хоёулангийнх нь нүдний гал цог нь унтарсан, үргэлж ямар нэг зүйл бодлогочирсан байдалтай харагддаг. Тэд хайраар дутагдж байгаа кинонд ямар нэгэн үйл хөдлөлөөр харуулдаггүй ч үзэгчдэд шууд мэдрэгддэг. Энэ байдлыг ажигласан хөршүүд тэднийг өдөртөө яагаад ганцаараа байгааг, Чааны нөхөр яагаад хол томилтоор явдгийг, Чоовын эхнэр яагаад байнга оройтдгийг гайхаж хаяа асуув. Харин тэдний хариултаас тэд хайртай хүмүүсээ огт буруутгалгүй эргээр бодож байгаа нь харагддаг. Миний нөхөр томилттой явж байгаа, ажил ихтэй байгаа, манай эхнэр ажил дээрээ хийх юм ихтэй байгаа болохоор оройтж байгаа л гэдэг. Хүн үнэхээр хайртай хүнийхээ үгэнд 100% итгэж тэднийг ойлгож бүх зүйлийг нь зөвөр бодох гэж хичээдэг. Хамгийн сэтгэл эмзэглэмээр зүйл нь тэдний эхнэр болон нөхөр нь хоорондоо хайр сэтгэлийн холбоотой болсон гэдэг сэжиг авсан ч итгэхийг хүсэлгүй зөвтгөх гэж оролцсоор л байдаг. Үнэхээр байдал тодорхой болж эхлэх үед Чан Чоо хоёр яагаад ийм зүйл болсон, үйл явдал яаж эхэлснийг мэдхийн тулд уулзч эхэлдэг. Харин энэ нь эхнэр эсвэл нөхрөөсөө өшөө авах, тэднийг буруутгах эсвэл өөр хүнээр орлуулах оролдлого огт биш. Зүгээр л хайртай хүнийгээ өөрийг нь хуурч явах үед яг юу мэдэрч байсныг, одоо яг хуураад явж байхдаа юу хийж байгааг, юу бодож байгааг мэдхийг хүсэн аргаа барсан үйлдэл байсан. Тэд хэний төрүүлж алхам хийсэн бол гэж таахыг оролдож байхдаа хин хин нь өөрийнхөө хүнд буруу өгөхгүй хичээж байгаа нь нөхцөл байдал ийм дээрээ тулсан ч хайртай хүнээ эцсээ хүртэл зөвөр бодохыг хичээж байгаа үйлдэл байдаг. Чан Чоо хоёр хэрвээ тэд гэрлээгүй байсан бол амьдрал нь ямар байх байсан талаар ярилцах үед Чан гэрэлтийг ийм хэцүү зүйл гэж мэдсэнгүй би ганцаараа сайн байгаад хангалтгүй юм байна гэж хэлдэг бол Чоо энэ миний буруу биш. Тийм болохоор би энэ талаар бодож шаналж цагаа үргэлгүйгээр урдах ажиллаа хиймээр байна гэж хэлдэг нь эрэгтэй эмэгтэй хүмүүсийн харилцаанд гаргадаг хандлагын онцлогийг харуулдаг. Эмэгтэй хүмүүс хамтын харилцаанд маш хариуцлагатай хандаж ан цав гарсан бол шалтгааныг нь олж залруулахыг хүсдэг бол эр хүн өөрийнх нь алдаа биш л бол зууралтад байхыг хүсэлгүй орхиод урагшлахад бэлэн байдаг. Энэ бүх уулзалтын туршид хоёулаа тэдэн шиг болохгүй гэж хэд хэдэн удаа хэлдэг нь бие биедээ дурдлаж өөр нүдээр харахгүй шүү гэсэн далд тутагтай үг юм. Харин Чоо тэдэн шиг болохгүй гэсэн үгэндээ хүрч чадалгүй Чанд дурдлаж орхидог. Чан ч гэсэн магадгүй Чоо шиг зүйл мэдэрсэн ч эмэгтэй хүн учраас илэрхийлээгүй ч гэж мэднэ. Тэд хууралт яаж үүсдгийг мэдхийг хүссэн ч оронд нь хайр хаанаас бий болтыг олж мэдсэн. Тэд энэ үнэтэй нүүр тулах үедээ өмнө нь хэлж байсан тэд шиг болохгүй гэсэн үгэндээ хүрэхийн тулд дахиж бие биетэйгээ уулзахгүй гэсэн шийдвэр гаргацгаадаг нь киног байтгал нэг хямдхан кино болгох маш нандин бүтээл болгож гисэн. Тэд хайрыг зөвхөн хамт байхын нэр биш гэдгийг маш сайн мэддэг. Бас хайраас олж үнэт зүйл ёс суртахуунаа гээж болохгүйгээ ч сайн мэддэг. Зүгээр л бие биенээ сэтгэлийнхээ хамгийн гоё хэсэгт хадгалаад өөр өөрсдийн замаар алхацгаадаг нь хүний амьдрал олон нандин үйл явдлуудаас бүрддэгч зарим нь өөрсдөө хамт үлддэг, зарим нь дурсамжинд үлддэг. Харин хамгийн онцгой нь ямар нэгэн нандин зүйл болоод зүрхнийг нь мухарт үүрт хадгалагддаг гэдгийг найруулагч хэлхийг зорьсон юм шиг санагддаг. Тийм ч учраас кино дуусахдаа нэгэн дөнгөрч чадсан он жилүүд яг л тоостой шилний цаанаас харж байгаа мэт санагдагч барьж авч чадахгүй. Тэрээр өнгөрсөн амьдралынхаа бүхэл зүйлийг үргэлж дурсан санаалзаж яваа. Хэрв тэрхүү тоос шороо бүрхсэн шилийг хагалж чадвал өнгөрч чадсан тэрэл цаг үерүүгээ эргэн очиж чадах болов гэсэн бичиг гардаг шүү дээ. Тэд ёс суртахуундаа үнэт зүйлдээ өөртөө үнэж үлдэж тэдэн шиг болохгүй байж чадсан. Тийм болохоор энэ кино бол их нандин бүтээл юм. Хэрвээ бичлэг таалагдсан бол дараагийн кино ямар кино байхыг комментээр бичиж үлдээгээрэй. Баярлалаа.